Тэр жаахан охины харцыг би мартдаггүй юм. Инээлж шаналсан тэр харцанд ямар их хайр нуугдаж байсан юм бэ? Би тэр үед дөнгөж их сургуулаа төгсөөд Алс Баруун аймагт их барих жимчээр томилогдсон очиод байлаа. Нэг өдөр төрөгний тэргээр жаахан охин ирлээ. Эцэг эхийнхэн өврөөсч гараагүй тийм л жаахан танхил охин байсан юм. Түүнийг 7 сартаа жирэмснийг дуулаад би чихэндээ тгсэнгүй. Охин гол тастам өвдөх зовиороо арай гэж төвчж буйн илт алаг нүдэнд нь нулимс мэлтэлцээд уруула цус шүүртэл хазалж хөлсөндөө нэвт норчээ. Тэгсэн атлаа ерөнхий эмчийн гараас тас зуураад манай гэрийнхэнд битгий хэлээрэ гэж гуйж говшихаж. Охинд үзлэг хийх ерөнхий эмч хэлэхгүй хэмээн түүнийг тайвшруулж байлаа. Гэр нь хөдөө суманд өөрөө сургуулийн дотор байранд амьдардаг тэр охин жирэмсэн болсноо аав, ээж, багштаач хэлэлгүй тас нууж. Төрхийн орон дээр хамаг хөлсөн сад тавьж шүд 100 дүлэг охиныг хараад миний сэтгэл урагдах шиг болж хичнээн ихээр өрөвдсөн гэж. 2 гарын алганд багтан бяцхан туниа муутай улаан нялзраа үрчгэр охин төрөхөд ээжд нь ч харуулалгүй инкубаторт яаралтай аваачиж хийлээ. Манай аймгийн эмнэлэгт ганцхан инкубатор байдаг. Дутуу төрсөн нэрад эхийн хөвлөдөх орчинг бүрдүүлж өгдөг тэрхүү инкубатор маань он цагийн эрхэнд илэгдэж хуучирсан ч амь голтой ажилласаар олон ч хүүхдийн амийг аварсан юм. Сүүлд эвдрээд зогсоход нь надад эмнэлгийн маань нэгэн сайн эмч амьсгал хураачихсан мэт таавгүй мэдрэмж төрж билээ. Охин өдөржин шүнжин инкубаторын дэргэд сүүдэр хаятай суугаастай унждаг байв. Тэр жаахан биенээс яаж ийм их тэсвэр хүч гарч бүүг би их гайхдаг байлаа. Тэр чинь хүүхэд шүү дээ. Энэ насан дээр охид дуулж, бүжиглэж, инээж, айлгуутж, кино үзэж зугаалдаг. Хэрэггүй тунгалаг харцанд нь шохоорхол гялалзаж, цангинсан инээ дээр бие чимж явдаг хаврын яргуу шиг танхил нассан. Нэрэн аманд гуурс амьсгалын аппарат зоогоостой дуслын автомат шахуурга нэгэн хэмээр хөдлөхөж. Охин над руу харлаа. Түүний гагц инлэл шаналл дүрлцэх тунгалаг харцнаас би дальтч нүүр буруулаад инкубаторын дэргэд очин бяцхан охин лөө ширтэн зогслоо. Аав нь хаана вэ гэж намайг асуул охин юу ч дуурсангүй. Нүдэнд нь нулимс цэйлэлзээд надад харуулахгүй гэхдээ бушуухан цонх руу очиод цааш харан зогсчихв. Цонхны цаана улиасны навчаа гүвсэн нүцгэн мөчрүүд салхина арвалзсан хөдлөх нь тэр охины сэтгэл дэх шаналл гэлтэй. Энэ жаахан охины амьдралаар тоглосон тэр мөртөө тааралтгал юм бол нудраг буулгах юм шүү гэсэн хорын бодол тэгэхэд толгойд эргэлдэж цээжинд өс амтагдах шиг санагдав. Тэр залуудаа юу ч болоогүй инээч гисэн хаа нэгтээ найр наадам хэсч яваа та гэж бодхоос уур буцлаад юр болдоггүй. Ерөнхий эмчийн өрөөнд орвол тэрээр сэтгэл тавгүй байгаа нэлт хөл доорох шүүгэнээс талшил архи гаргаад өмнөө тавилаа. Эмч би одоо буулаа. Чи өнөөдөр жижүүр юм байна гэж хэлээд шилэн аяганд архинаасаа пүл хийгээд ганцхан амьсгалаар хөнтөрч орхив. Түүний харц сүмэж ирснэ. Миний том охин 15-тай. Ингэж толгоос ихсрээд дууга хураачглаа. Хэсэг чимээгүй байснаа энэ охины хүүхэд хүн болж чадах болов та. Бүтээлттэй төрсөн. Тархин усчихвыг гэхээс л айж байна. Эмч хүний хамгийн аимчигтай тарчлаан юу ч хийж чадахгүйгээ мэдрэх тэр мөч байдгийг. Ингэж бувтнаад үлдсэн архигаа аяглаад үдхийн залхив. Түүний царайд шаналл харцанд нь гуниг нэвт шингэжээ.
Түүнийг гарахад ширээн дээр хоосон архины шилтэй хамт уйтгар шаналлаа орхиод явчихсан юм шиг миний сэтгэл тавгүйцээд эхлэв. Охины инкубаторын дэргэд суугаан нүдэнд харагдаж, өрөвцөндөө тэсгэл алдан хонгил руу гарлаа. Ниран Сихэн амьдруулахын хөрөөнөөс бөглүүхэн дуу сонсогдох ажээ. Тийш очоод үүдээр сэмээрхэн шагаавал охин инкубаторын дугуй нөхөр гараа шургуулan үрийнхээ торхон биеийг илвлэн хараацаа шууны дэгдэх шиг харцсан дундураа дуудаад байна. Эбүвэ. Галуу шууны дэгдэх шиг гацуур дундураа дуудаад байна. Эбүвэ. Ангир шууны дэгдэх шиг алсаас ээжээ дуудаад байна. Эбүвэ. Хэмээн аялгуулн дуулж байлаа. Хэдхэн жилийн өмнө тэр өөрөө энэ дууг сонсдог байсан та. Одоо тэгтэл өөрөө дуулаад сууж байх ч гэжтэй хэмээх бодолд сэтгэл минь хоосорчих шиг санагдав. Би хоолоо засаад өрөөрөө явж орвол охин хөхөнд минь сүү орчихсон гэж хэлээд мушээснаа инкубаторт хэвдэх өрлөөгөө харлаа. Гайхамшигтай нь ээжийнхэн дуулах бүүвэн дууг өдөр бүр сонсох бяцхан охин итгэмээргүй гэмээр хурдан өсөн торинж байлаа. Хэдхэн хоногийн дараа ээжийнх нь ангир уургийг бяцхан охины ам руу тариураар шахаж өгөх болов. 10 грамм суугаад бяцхан охин уруулаа тамшаалж гараа ив хавгүй дээш хөргөн таатаяа нойрсов. Тэгэхэд би энэ хорвоогийн хамгийн агуу дуу бүүвэн дуу болох, хамгийн агуу хайр ихийн хайр болох, хамгийн ариун ундаа ихийн сүү гэдгийг тэгэхэд ойлгож билээ. Хэдэн өдрийн хойно охиныг сурсаар эмнэлэгт нэгэн ирлээ. Дээлээ түндийтэл хөөрөгдөж, энгэр зааман задгаа хөлсөн цувчгсан түүнийг би охины эцэг болов уу гэж таамаглав. Амнаас нь архины ихэн үнэр ханхлах ажээ. Тэрээр халаад угалсан болоод өрөөрөө майжганан алхлаа. Удалгүй тэр гарч ирээд халаадаа явуут дундаа угц татаад ширээ рүү чулуудчаад хажуугаар минь шурдхийн өнгөрлөө. Би хонгилд сайхрын араас гайхан харж зогссноо охиныг гинэт санаад өрөөрөө нь очин үүдээр шагаавал тэрээр толгоогоо тэрчгсэн мэгшин ойлцуулаа. Тэрхүү ирийг би охины эцэг бус дутуу төрсөн Ниран аав юм байна гэдгийг даруй ойлгоод араас нь гүн гарлаа. Эмнэлгийн хашааны хаалга чиглээд нуруугаа үрэн хээвнийг алхах түүнийг гүйцэж очмогцсоо мөрөөс нь угзраад эргэж хармагцсан үгийн солиогүй шанаар нь дэлсэж орхилоо. Тэр гидрэг унаад над руу мэлрэн ширтэв. Багтарсан уурандаа жичрэн зогсох намайг харчхаад тэрээр өгцгөөрөө газар чирж хойш гулгаснаа ухсхийн босоод шороо манархан хараач одов. Би эргэж эмнэлэг рүү алхаж явахдаа цонхоор шагааж зогсох охиныг хараад уурын мунхагаар буруу зүйл хийчихээгүй байгаа даа гэж битүүхэн түгшлээ. Охин харин тэр явдлын тухай ам нээсэнчгүй. Инкубаторын дэргэд нөгөө л янцаараа хөшөө аятай сууж байлаа. Бяцхан охин ээжийнхээ дуулахыг сонссоор сар гаруун дараа зохих чиндээ хурч эрүүл саруул болсон юм. Охиныг эмнэлгээс гарах өдөр аав ээж хоёр нь чирлээ. Аав нь өлгийтэй хүүхдийг тэрвэрч ээж нь түүнийг хөтөлсөөр эмнэлгийн хаалгаар гарахдаа тэр над руу эргэж хараад инээмсэглэсэн юм. Охины царай шаналнгуй харагдахч харцсан хайраар гэрэлтэж байсан билээ.